Ясны гэмтэл. Хүний тулгуур эрхтний тогтолцоо нь яс, мөгөөрс, холбоос, булчин, шүрмсөөс бүрдсэн маш нарийн бүтэцтэй. Шууд болон шууд бус механик хүчний ачааллыг авдаг бүтэцтэй учраас гэмтэж бэртэх нь элбэг тохиолддог. Шалтгаан нь ясны сэрэгжилт, эсвэл унах, цохиулах, хальт гიშгэх зэрэг энгийн зүйлс байдаг. Ямар ч хэлбэрийн хугарлын үед өвдөх, хугарсан ясны хэлбэр алдагдах, хугарсан хэсэгт хавдаж улааж хөхрөх, тэр орчмын арьс халуу оргих, хөдөлгөөн хязгаарлагдах, барьж үзэхэд ясны хавиралдах чимээ сонсогдох үндсэн шинж тэмдгүүд илэрдэг. Хугарлаас урьдчилан сэргийлэхийн тулд дасгал хөдөлгөөнийг зөв хийх, ясныхаа бүтцийг хэвэн байлгахын тулд кальц, Д аминдим агуулсан хүнсний бүтээгдэхүүн бэлтгэлийг зохимжит тунгаар хэрэглэх, сүүн бүтээгдэхүүн, жимс ногоог хүнсэндээ түлхүү хэрэглэх, хийжүүлсэн ундааны хэрэглээг багасгах хэрэгтэй. Ямар ч хэлбэрийн хугарлын үед үзүүлэх үндсэн тусламж нь хугарсан ясанд чиг барьж хөдөлгөөнгөө боох явдал юм. Мөн ясны бэртэл авсан, гэмтэж бэртсэн хүмүүс эмчилгээ хийлгэхийн зэрэгцээ гам сайн барих хэрэгтэй байдаг. Эсгэл нь тараг, айраг, арх, шар айраг болон хийжүүлсэн ундаа уухыг хоригддог. Эдгээр бүтээгдэхүүн нь шарх сэдрэх, эдгэрэлтийн явцыг удаашруулдаг байна.